За сайн байцгаана. Шинэ 7 хоногийн мэнд төрхийг Happy 24 клубээс та бүхэнд мэдчилж байна. За энэ крипто валют болон ялангуяа биткойн хөөс юм уу? Юу юм яг энэ санхүүгийн шинэ актив болж чадах уу? Шинэ хэрэгсэл болж чадах уу гэдэг одоо эзэгтэй үе дээрээ явж байна биднээс үзэж байгаагаар сүүлийн одоо 1 жил хагасын дотор бол энэ институционал хөрөнгө оруулагч нар биткойн бол энэ крипто валютын зах зээл рүү маш их анхаарал тавьж хөрөнгө цацж байгаа. Өөрсдийн холбоотой охин компани болон сан фандуудаар бол энэ биткойныг хэмт цуглуулах, энд оролцох, бирж байгуулах, төрүүлж үүсгэх, кастодиан компани үүсгэх тал дээр маш их ажиллаж байна. Үүний нэг жишээ нь бол Bakkt байгаа. Bakkt-ыг бид өмнөх мэдээлэл дээр та бүхэнд хүргэсэн. Энэ бол SME бирж буюу Intercontinental Exchange гэдэг том санхүүгийн Wall Street-ийг манлайлагдаг компани, охин компани байгаа. Ингээд энэ сарын 6-нд буюу өөрсдийн анхны депозитыг бол хүлээж авсан. Депозитыг авахдаа бол энэ институционал хөрөнгө оруулагчид эрсдэл үүсгэхгүй маягаар биткойныг авдаг ийм төрүүлж хадгаламж буюу агуулах үсгсэн байгаа. Одоо 23-нд энэ сарын 23-нд бол Bakkt-ийн ETF арилжаа орох ёстой. Энэ бол тоогоор харуулдаггүй бэлтээр арилжаа хийн. Урьдчилсан одоо гэрээ хэлцлээ хийгээд нэг 6 сар жил 3 сар эднэстэй одоо ямар хажтай арилжах талаараа хилцэл хийсэн үнээрээ заашгүй өгдөг ийм фьючерс арилжаа байгаа. За Happy 24 клуб бол энэ биткойн крипто валют зах зээлийн өөрчлөлт, хууль эрх зүй, олон улс болон дотоодд ямар шиг өөрчлөлт гарч байгаа талаар мэдээлэл хүргэхийг зорж ажилладаг. Нэг хоёрд Монгол хүмүүс бол энэ өөрийнхөө хөрөнгийг зөвхөн банкнд хадгалах, бизнес хийхээс гадна энэ шинэ зах зээл рүү зөв байрлуулж судалгаатай, аль болох эрсдэл багтаа ийм төсөл рүү оруулах тал дээр ажиллаж байна. Ингээд өнөөдөр та бүгд нэг цөөхөн мэдээлэл хүргэе. За энэ дэлгэцэн дээр бол одоо манай сайт харагдж байна. Эндээс та төрөл бүрийн крипто валют, биткойны мэдээллийг авч болно. За Binance Америкийн хэрэглэгчдэд төлөвлөгөө үзүүлэхгүй юм байна 12-нд. За энэ 23-нд бол их маш чухал үйл явдал болно. Bakkt бирж бол фьючерс арилжаа эхэлнэ. 6-нд бол битээр бол энэ төрөвчдийн гаргаж кастодиан үйлчлэгийг гаргасан байгаа. За энэ Нью-Йоркийн санхүү үйлчлэгээний байгууллагаас кастодиан компанийн нэр дээр зөвшөөрөл авсан 23-нд фьючерс арилжааг эхэлнэ гэсэн эерэг мэдээлэл байгаа. Хүн бидний ханшны өөрчлөлтийн талаар график дээр баг зэрэг шинжилгээ магадлал дэвшүүлнэ талаар та нар сонсоорой. За энэ дээр бол нэг сонирхолтой мэдээ бол энэ 6-нд гарсан байна. Тодорхойгүй хаягн дээр 94,000 биткойн ингээд цугларсан байгаа. Энэ нь бол 6-ны өдрийн ханшаар бол 1 тэрбум доллартай тэнцүү одоо биткойн цугларсан. Энэ бол Bakkt гаргаж байгаатай холбоотой гэсэн юм таамаг тгшүүлж байгаа. За энэ 15 хаягнаас 92 гүйлгээ нэгтгээд нэг хаягн дээр 94,505 биткойныг цуглуулсан байгаа. Үүний 56 нь болохоор нэг хаягнаас орж ирсэн байна. Энэ нийт 94,000 биткойны 56 хаягнаас орж ирсэн байна. Хүн бас өөр хаягнаас бол 124,178 ширхэг биткойн кэш буюу 36.7 сая доллартай тэнцэх хөрөнгө. Мөн 124,178 ширхэг буюу 16.3 сая доллартай тэнцэх биткойн CV буюу Satoshi Vision-ыг шилжүүлсэн байна. За эдгээрийн 42% нь бол
3 хаягнаас бол орж ирсэн. Энэ талаар арай тодорхой үзүүлээ. За энэ хаяг байна. Хамгийн баян хаягнууд байгаа биткойны. Тэд Binance явах байна, Huobi явах байна, Bittrex явах байна, Bitstamp явах байна. Тэнгүүд одоо энэ 5 дахь нь саяны тодорхойгүй хаяг ороод ирсэн байна. Нэг өдрийн дотор 94,000 ширхэг буюу тэрбум доллартай тэнцэх биткойныг шилжүүлсэн. За энэ 19 оны 9 сарын 6-нд нэгдсэн байна. За ингээд жоохон дэлгэрэнгүй харъя. Одоо бол яг дансанд нь бол ингээд байж байна. Өнөөдрийн байдлаар нийт 978 сая 120,907 доллартай тэнцүү биткойн орж ирсэн байна. Ингээд 6-ны өдрийн 11 цаг 30 минутанд орж ирсэн. Тэгээд байж байна. За Brave бол энэ маш сайн браузер байгаа. Brave дээр биднээс бол токен зөвлөсөн. За миний мэйл хаяг руу ингээд өнөөдөр ийм мэдээлэл орж ирж байлаа. Тэгээд яг Brave-ийнхаа Basic Attention дансанд оронгууд надад бол энэ Uphold гэдэг энэ сайттай холбогдсон байдаг Brave. Brave дээр бол энэ одоо миний дансанд бол нэг $30 тэнцэх BAT токен орж ирсэн байна. За харъя. За ингээд миний Uphold дээр байгаа даасан дотор энэ BAT токен ороод ирсэн 182 ширхэг. За BAT токен маань ямар шүү ханштай байна одоогийн байдлаар бүгдээр харъя. Одоо бол 0.16 центтэй тэнцвэ. За биднээс энэ яг шинжилгээ хийж байхад энэ графикийг зурж ирсэн. Зургад бол энэ чухал ханшнуудыг бол тэмдэглэсэн байна. 0.30 цент, 0.39 цент, 0.19 цент. Энэ 4 сарын 2-нд бол энэ 0.27 центтэй байсан. Яг одоогоор бол энэ бүр BAT токен бол ханшин ингээд бүр доошоо унтсан. Ер нь бол авахд тохиромжтой. Бид бол энэ арай өндөр дээр ингээд авсан байгаа. Гэвч одоо бид энийг бол альткойнуудын улирал эхлэнгээд энийг бол хүлээлттэй байж байгаа зараагүй. За одоо биткойн руугаа ярилцъя. Биткойн дээр зурглаа биднээс арай өөр ингээд яг зураад үзье. Энэ дээр биднээс бэлтгэсэн байгаа. Энэ дээр гээд гурван зураад үзүүлээ. Та нарт энэ гурван зураад үзүүлээ. За яагаад энэ шар гурван биднээс татсан гэхээр энэ бол энэ нэг өдрийн интервалтай график дээр үзүүлж байна. Энэ хамгийн дээдлийн сүүлийн ханшнууд бол ингээд унсан байгаа. Доошоо. Ингээд оройгнуудын татаад ингээд шугам татхад бол энэ ханш бол энэ шугамны доор байгаа. Энэ шугамыг бол ерөнхийдөө эсэргүүцлийн шугам гэж хэлж болно. Худалдан авагч худалдагч нарын одоо хүч тэнцвэр буюу энд нь арай давмга худалдагч нар илүү байна гэсэн үг. За энд бол доотлын шугам, доотлын ханшнуудын шугам гэдэг. Энэ гурвалжин дотор бол одоо ингэж хэлбэлцэж байна. Энэ гурвалжингийн үзүүлэлт ханш ойртох тутам эндээсээ ер нь бол ханшны өөрчлөлт үзүүлж өөр болно. За биднээс үзэж байгаа жишээ нь энийг ханшийг ингээд нэвтлэх юм бол доошоо ингээд огцом унах магадaltaй. Эсвэл эндээсээ ингээд жоохон доошоо унах ер нь ийм төлөвтэй гэж үзэж байгаа. За энэ банкт гарч байгаа институционал хөрөнгө оруулагч нар ингээд орж ирсэн SME биржийн ханшны өөрчлөлт биднээсээ аваад үзэх нь биднээсээ харуул энэ ханш бол 23-нд бол банкт энэ фьючерс арилжааг эхлэхээс өмнө нэлээд доошоо унах болов гэсэн юм таамагтай байгаа. 7,000 энэ тавьд орж ирэх болов гэсэн тийм биднээсийн таамаг байна. Яагаад биднээс энийг ингээд унах болов гэж ярьж байгаа гэхээр энэ институционал хөрөнгө оруулагчдын хөрөнгө бол нэлээд өндөр ч юм уу одоо энэ 12
13 биткойн 14 мянган доллараар бол мэдээж фьючерс арилжааг бол тогтоохгүй айл болох энэ биткойн дээр дундаж биднүүсийн ярьдаг нэг 6000 хавцаа ч юм уу энэ хавьд ерөнхий дундаж байгаа гэж үзээд за яг энэ 6000 руугаа орохгүйгээр нэг 8000 6000-ын хооронд бол ханш ирэх болов ойрын саруудад гэж үзэж байгаа. SMA фьючерс арилжаа ч юм уу тодорхой энэ фьючерс арилжаанууд бол 3 сар 6 сар жилийн хугацаатай юм урт хугацааны арилжаа байдаг. Багт бол өөрсдөө бол энэ биткойныг гаргасан учраас айл болох хямд ханштайгаар авахыг оролдоно гэж үзэж байна. За үнэхээр энэ 5 дахь хамгийн баян ханш бол энэ багттай холбоотой юу гэж сайн мэдэхгүй байна. Ямар ч үсэн 94,000 биткойн энэ тодорхойгүй дансанд ороод ирсэн. Ингээд 23-нд бол багтын энэ фьючерс арилжаа эхлэхэд бол бэлэн болж байна гэсэн үг. Германд байгаа Burger King-ийн Германд байгаа Burger King-ийн салбар бол биткойноор бургерээ зархаар юм болж байна. Утасны мобайл аппликейшнээр бол вебсайтаар захиалга өгөх боломжтой юм байна. За Монголд бол криптовалютын талаар тодорхой мэдээлэл алга. За энэ хуучин голон банкны захирлагдсан ган зориг гэдэг залуу бол өнөөдөр энэ их аятайхан мэдээлэл ярьцлага өгсөн байлээ. Өдрийн сонинд боловсролын талаар энэ манай боловсролын систем бусад хөгжингөө орноос хоцорж байна. Ялангуяа Скандинавын орнуудын боловсролын системээс нэлээд хоцорсон. Тийм учраас биднээс бол цээжлүүлэх биш, бүтээмж суурилсан боловсролын системийн шинжилэлд ороход тулд ажиллаж байгаа арга барилаа өөрчлөлөө гэсэн юм мэдээлэл гарсан байгаа. Өнөөдөр сонин дээрээс та бүгд уншаарай. CoinMarketCap-ийн биткойн давамгаал энэ байна. Хэд хоногийн өмнө бол 70% хүрсэн. Одоо ингээд өнөөдөр бас л 70-таа байна. За ингээд биднээсээс ингээд криптовалютын талаар мэдээлэл авахыг хүсвэл бидэнд хандаж болно. Анхаарал тавьсан баярлалаа баяр та.